Өглөөний сонин Улсын хурлын гишүүн Ганбаатар. Бүтцийн өөрчлөлт хийх нь дараагийн засгийн газар сайн ажиллана гэсэн үг биш. Алтан хуйг сайд харамсалтай нь анхнаасаа бүлэглэл дундын 8 шиг бүтэц оруулж ирсэн. Фракцуудын зодооныг зогсоох, бүгдийнх нь амар амгалан байдлыг бодолцож, энг тавныг сахиулах бүтэц шүү дээ. Аль нэг фракц нь гомдол гаргахаар ямар нэг яам бий болгож сайд томлох сэтгэлгээгээр ажиллажсан. Үүнээс нь болж өнөөдрийн үйл ажиллагаа доголдож яваа тал бий. Монгол улсын засгийн газар олигтой ажиллахгүй байгаа нь үнэн. Гэхдээ дараагийн засгийн газар гарч ирлээ гэхэд олигтой сайн ажиллана гэсэн үг биш. Хамгийн гол нь улсын хурлын дээр сандайлаа суучихсан засгийн газар ханжаарахтай байгаа ч парламентын гишүүд нь үүнд анхаарлаа хандуулаач гэмээр байна. Засгийн газар бол улсын хурлын дэргэдэх улсын баг хурал шиг л байгаа. Мөн улсын хурлын шийдвэрийг гүйцэтгэлийн хэрэгжилтэд тавьдаг хяналтын механизм ажиллахгүй маш муу байна. Эдгээрийг авч хэлэлцэх учиртай. Тиймээс би энэ тухай улсын хурлын чуулган дээр хөндөх болно.